Сайн уу? Шинэ бичлэгтээ тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол logistic regression. Өмнөх бичлэгээр бид linear regression-ы талаар ярьсан. Тэгэхдээ хүүхдүүдийн жинг ашиглаад шугамар регрессээр тэдний өндрийг таамагласан. Linear regression-ээр бид маш олон боломжит тоон дээр таамаглал гаргаж байсан бол logistic regression зөвхөн цөөхөн ангилал таамаглал гаргадаг. За жишээлбэл өмнөх бичлэг жингээс хамаарч өндрийг нь таамагласан бол энэ ч хоёрхан ангилал буюу илүүдэл жинтэй юу үгүй юу гэдэг хоёр ангилалт таамаглаж болно. Тэгэхээр манай Y маань өмнө нь жим буюу бодит тооноо зааж исэн бол энэ удаа бодит тоо биш зөвхөн тгээс нэгийн хооронд буюу магадлалыг л харуулна гэсэн үг. За энэ юуны магадлал вэ гэхээр нэгдүгээр ангилалд байх магадлал хэдвэ гэдгийг зааж байгаа гэсэн үг. Жишээлбэл энэ мөрий дээр харахад энэ тодорхой x-ийн тоон дээр y нь буюу нэгдүгээр ангилалд байх магадлал нь 60% байна. Энэ магадлалыг хараад тэг эсвэл 1 гэдэг хоёр ангиллалын аль нэгэнд нь орохыг шийдэх болохоор бид нэр тэр ангиллыг таслах тэр хэсгийг өөрсдөө тодорхойлж болно гэсэн үг. 50% гэж тодорхойлох юм бол хэрвээ таамаглал 51 байх юм бол бид нэр илүүдэл жинтэй ангиллалд оруулна. 50-аас бага буюу жишээлбэл 30 байх юм бол илүүдэл жингүү гэдэг ангиллалд оруулах заагаа тодорхойлж өгнө. За logistic regression-ы хамгийн чухал зүйл бол sigmoid function. За энэ функц нь англи S үсгийн хэлбэртэй бөгөөд ямар ч утгыг тгээс 0-ийн хооронд болгож чаддаг. Ингэснээр бид нэр linear regression-д харсан тэр зураасыг магадлал буюу 0-оос 1-ийн хооронд магадлалд болж хуурж байгаа гэсэн үг. Бид нэр logistic regression-ыг train хийхдээ log loss гэдэг зүйлийг ашиглана. Санживал linear regression бид нэр хэр сайн таамаг гаргаж ийн гэдэг тэр хэмжигдэхүүнийг бид нэр mean squared residuals буюу дануудын квадратчилсан дунджийг хавж исэн. Гэтэ одоо бид нар магадлалыг ярьж байгаа болохоор магадлал тгээс 1 байж болно. Тэгээд зөв таамагаасаа хэр хол байна, хэр ойрхон байна гэдгийг юу нь сайн хэлж чадахгүй гэсэн үг. За тэрийг бид нар яаж хийж байгаа вэ гэхээр log loss гэдэг зүйлийг ашиглаж байгаа. Log loss-ийн томьёо энэ байна. За энэ график биднэрт энэ томьёог ойлгоход маш их тус болно. График төрүүлсэн хувилбар гэсэн. За энэ яг юу харуулж ийнэ вэ гэхээр predicted probability буюу нэгдүгээр ангилалд байх магадлал хэдвэ гэдгийг харуулж байгаа. Тэрнээс хамаарад бидний log loss буюу алдааны функц маань хэд байх вэ гэдгийг харуулна. За мэдээж алдаа маань бага байх тусмаа илүү сайн, харин их байх тусмаа илүү муу гэсэн үг. Тэгэхээр бид нэр аль болох бага руу ингэж авчрахыг хичээнэ гэсэн үг. Энд чинь яагаад хоёр зураас байна вэ гэхээр Y буюу яг жинхэнэ ангилал тэг байна уу, нэг байна уу гэдгээс хамаарад аль зураасыг ашиглах уу шийднэ гэсэн. Y тэнцүү тэг байх үед бид нэр энэ цэнхэр зураасыг ашиглана. За энэ нь яагаад вэ гэхээр хэрвээ бид нэр энэ томьёондоо тэг гэдэг тоог орлуулад харах юм бол ялцчгүй энэ хэсэг нь алга болж байгаа тэгээр үржүүлэгдээд тийм болохоор яг энэ хэсгийг нь ашиглана гэсэн үг. Y тэнцүү 1 байх юм бол бид нар улбар шар энэ графикийг ашиглана. Яагаад гэвэл бид нар нэгийг орлуулах үед энэ хэсэг нь хасагдаад яг энэ хэсэг нь л үлдэж байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нар хоёр хэсэг хоёулаа яг яаж харагдаж байна гэдгийг ер нь бол энэ хоёр өөр зураасаар харж болно. За тэгэхээр Y тэнцүү 1 буюу нэгдүгээр ангилал нь яг үнэн ангилал нь байхад 68% ч юм уу эсвэл 99% бид нар нэгдүгээр ангилал байхаа гэдэг тийм магадлал гаргаж ирж байгаа болвол илүү үнэнтэйгээ төстэй гэсэн үг шүү дээ. Тийм болохоор бидний log loss буюу алдаа маань илүү багаар зааж байгаа. Тэгэхээр бид нар энийг гүйлэх тусам нэгтэйгээ ойртох тусам бидний алдаа багасна. Харин нэгээсээ холдох магадлалыг нь гаргаад өгчих юм бол бидний алдаа хязгааргүй илүү тэмүүлэх хэмжээний юм log loss буюу алдаа гарч ирж байгаа гэсэн үг. Y тэнцүү тэг байх үед харин бид нар цэнхэр функцээ харна. Тэгтээ ойрхон байх тусмаа илүү бага алдаатай байна. Хэсэг тусам бидний алдаа илүү томрсоор байна гэсэн үг. Өнөөдрийнхөө сэдв дээрээ хэдүүлээ ийм жишээ авцгаая. Хүүхдүүдийн шалгалтын онооноос шалтгаалаад багш нь тэнцээгүй гэсэн хоёр ангилалд оруулсан. Бидний зорилго болохоор дүнгээс нь шууд хараад тэнцээгүй гэдэг таамаглалыг нь шууд гаргадаг тийм моделийг хиймээр байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бид нар яг хэдэн оноо давбал тэнцэн тооцдог вэ гэдгийг мэдмээр байгаа гэж бодож болно. Хамгийн эцсийн зорилго маань ер нь бол энэ decision boundary-г олох байгаа. Энэ decision boundary гэхдээ яг хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр манай sigmoid function маань ер нь бол decision boundary хаана зурагдахыг хэлээд өгнө гэсэн үг. Тэгэхээр sigmoid function хамгийн алдаа бага байлгах байдал дээр аваачих хэрэгтэй. Тэгэхээр энэ хэсэг дотор байгаа энэ коэффициентүүд энэ sigmoid function-ыг
яг ямар байхыг ер нь бол шийдэж байгаа гэсэн үг. Тэр sigmoid function-ыг гаргахын тулд биднэрт хоёр арга байгаа. Нэг нь болохоор gradient descent, нөгөөх нь maximum likelihood estimation. Эхлээд gradient descent-ийн талаар ярилцгаая. Энэ бол бидний өмнөх хичээл дээр харсан зүйл. Эхлээд бид нэр мэдээж юу ч мэдэхгүй юм чинь бид нэр ямар ч хамаагүй тоонуудыг эхлээд энэ коэффициентуудаа оруулаад өгчөж болно. Дараа нь log loss буюу бидний алдааныхаа функцийг ашиглаад хэр буруу таамагласан байна гэдгээ хэмжээд өгнө. Тэгэхээр мэдээж бид нэр хамгийн эхлээд зүгээр сохроор тоо заасан болохоор мэдээж log loss нь амар их байна. Гэхдээ бид нэр gradient descent algorithm ашиглаад log loss-ыг хамгийн бага байлгах чиглэл рүү жоохон алхамаар коэффициентээ өөрчилсөөр байгаад бид нэр хамгийн алдаа бага байлгах боломжтой газарт очиж болно гэсэн үг. Gradient descent-ийг ашиглаад багаар манай decision boundary хөдөлж байгааг ингэж харуулж болно. Яг үүнтэй зэрэгцээд бас sigmoid function ч гэсэн ингэж өөрчлөгдөж харагдана. За хэрвээ ганцхан хувьсагч биш тэрнээс илүү их байсан бол жишээлбэл бид нэг шалгалтын онооноос хараад тэнцэн тэнцээгүй гэдгийн оронд хоёр шалгалтын хариуг хараад тэнцэн тэнцээгүй гэдгийг ялгах байсан бол зураглал 3D болж хувирна. Жишээлбэл яг иймэрхүү байдлаар багаар манай decision boundary хөдөлж байгааг ингэж харуулж болно. Яг үнтэй адилхан sigmoid function маань ч гэсэн яг иймэрхүү байдлаар харагдаж болох нэ. Logistic regression-ы урьдчилсан нөхцөлийг бас ярилцгаая. За хамгийн ихний нөхцөл нь хараат бус ажиглалтууд байх ёстой. Энэ нь хувьсагч хоорондоо хамааралгүй байх шаардлагатай гэсэн үг. Хоёрт, шугаман хамаарал. Би даасан хувьсагч ба хараат хувьсагчийн логарифм болон магадлалын харьцааны хооронд шугаман хамаарал байх ёстой. Гуравт, өгөгдөлд хэтэрхий хол зөрүүтэй дата байх ёсгүй. За энэ нь logistic regression-ы тогтолцоо нөлөөлж болох тул эдгээрийг зайлсхийх хэрэгтэй. Их хэмжээний дата байх ёстой. За тэр нь яагаад вэ гэхээр logistic regression нь магадлалыг тооцоолдог тул найдвартай үр дүн гаргахад хангалттай хэмжээний өгөгдөл хэрэгтэй байдаг. За maximum likelihood estimation болохоор өгөгдөл дээр ажиглагдах магадлалыг хамгийн их борлуулах зорилготой арга. Log loss-ыг багасгаж байгаа энэ үйлдэл нь log likelihood-ыг ихсгэхдээ яг адилхан байдаг болохоор энийг математикийн ари өөр аргаар буюу log likelihood-ийн томьёогоо ашиглаад параметруудын хувьд энэхүү функцийн уламжлалыг аваад тэгээд тэгтээ тэнцвүүлээд энэ тэгштгэлээ бодсноороо бидний утгыг нь олж болно. Gradient descent маань их хэмжээний өгөгдөл дээр илүү тохиромжтой байдаг бол maximum likelihood estimation нь жижиг өгөгдөл дээр үр дүнтэй байдаг. Тэгэхээр энэ хоёр аргаас сонгохдоо хэрэглээнийхээ хүрээнээс хамаарч сонгох хэрэгтэй.